Гадаад гарцгүй байдал. Өөрийн орны газар зүйн байршилд тулгуурлан агаарын тээврийн либералчлалыг бий болгох шаардлагатай байгаа тухай бид өмнөх нэвтрүүлгээрээ дурдж байсан. Хэрвээ үүнийг хэрэгжүүлвэл манай улсад ямар үр ашигтай болохыг мэрэгчлэнүүд эцэлэн гаргасан байна. Олон улсын хэмжээний нислэгийн шүлжээ болон дотоодын нислэгийн шүлжээг өргөжүүлэх, билетийн үнийг бууруулах нь агаарын тээврийн зорилго боловч энэ нь манад эсэргээрээ байдаг. Судалгаанаас харахад агаарын тээврийн либералчлалын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүнд 1 жил дунджаар 189.9 сая Америк долларын буюу 2.5% өсөлт гарах магадлалтай байна. Түүнчлэн ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийн хөгжлийг хурдцах гэд эдийн засгийн ач холбогдлыг мөн тооцоолсон байна. Монгол улсад агаарын тээврийн либералчлалыг нэвтрүүлэхэд боломжтой ямар үр нөлөө гарах. Түүнийг хэрэгжүүлэх арга замыг сонгох боломжийг нээхэд судалгааны зорилго оршиж байна. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд тус салбарын үйлчилгээ сайжирч, тийзний үн буурснаар агаарын тээврийн хөдөлгөөн нэмэгдэх, эдийн засгийн өсөлтөд эргээр нөлөөлж, ажлын байр шинээр бий болгох ач холбогдолтой нь харагдаж байна. Агаарын тээврийн либералчлалыг хийх арга замын тухайд либералчил буюу нээлттэй агаарын зайг шууд нэвтрүүлэх нь тохиромжгүй гэж үзсэн байна. Эхлээд үндэсний агаарын тээвэрлэгчдийг бэлтгэх, хилэлцээр хийх, дэд бүтцийг байгуулах, түүнчлэн хуваар төлөвлөлт стратеги боловсруулах гэд үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Агаарын нээлттэй орон зайг ашигласнаар Монгол улсад хийгдэх олон улсын нислэг одоогийн түвшнээс 112% нэмэгдэнэ гэж судалгаа харуулсан байна. Түүнээс гадна зорчигчийн тийзний үн дунджаар 42% буурах үзүүлэлт гарчээ. Монгол улсад ирэх аялагчдын тоо дунджаар жил тутам 117 мянгад хүрнэ гэж тооцоолсон байна. Ажлын байр 21,540-оор нэмэгдэж, энэ нь Монгол улсын нийт ажил эрхлэлтийн байдалд ойролцоогоор 2.1% өсөлт авчрах юм байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд 1 жил дунджаар 253 тэрбум төгрөгийн буюу 2.5% өсөлт гарах магадлалтай гэж судалгааны дүн харуулж байна.